За сайн байцгаана уу залуусаа, та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Push vlog эхлэх гэж байна. Юуны өмнө өөртөө та бүхэндээ танилцуулах нь зүг баха. За тэгээд энэ влогоо эхлүүлэх гэж битээр зөндөө ойл юм боллоо тий. Тэгээд влог бүтэх гэж амар их юм болд юм байна. Тэгээд эцэг эцэд одоо ингээд ихний дугаараас одоо маш их баяртай байна. За тэгээд маш олон төрлөөр ямар ч юм тайрсагцахгүйгээр энэ влогуудыг хийж болохоор та бүхэн өөр гайгаа санаа байвал комент хэсэгт үлдээгээрэй тий. Битээр яг хэд хэдэн санаа байгаа тэргээр ямар зүйгээд эхэлсэн байна. Тэгээд комментсгээ харж байгаа цааш-таашдынхаа санааг гаргаж явна. Тэгээд цаашдаа хамт байгаарай. Баярлалаа. За өөрийнхөө талаар одоо танилцуулнаа. Юуны өмнө влог эхлэхээс өмнө ямар учиртай ямар хүн гарч ирчээд юу ярих гэдэг наа гэдгийг те хэд ямар контентууд гарч ирэх талаар хасаа өмнө өөрийгөө тавьж танилцуулъя гэж бодлоо. За тэгээд ямар ч гэсэн 14 асуулт тавьсан байгаа. За эхний асуулт. Нас хаан төрж өссөн талаар ярьж өгөөч гэж байна. За би 26 тай. Тэгээд Улаанбаатар хотод төрж өссөн. За би одоо 29 настай. Цэлэнгэ аймагт төрж өссөн ийм залуу байна. За хоёр хүүхэд наст нь ямар байсан бэ? Та багасаа спортоор хичээлдэг байсан уу? За хүүхэд нас маань Цэлэнгэ аймагт төрж өссөн. Тэгээд багасаа спортоор хичээлдэг. Би ер нь шатрал их тоглодог байсан. Компьютер тоглоом бас их тоглодог байсан. Нэг ийм л хоёр спортоор хичээлдэг байсан юм байна. Хүүхэд нас маань бол би яг нэг тийм далчхар төрлийн хүүхэд байсан. Сургууль дээр нэг тийм амар намхан туранхай нэг тийм хүмүүс өдөөл яваад байдаг хүн байдаг шүү дээ. Яг тийм хүн байсан. За дараагийн асуулт. Таны үндсэн мэргэжил. За би болохоор бизнес удирдлага мэргэжлээр сурч байгаад за тэгээд дундаас нь юу нь бол хайсан байгаа. Яагаад хайсан гэхээр ерөнхийдөө бизнес ч яг нөгөө бүр нарийн мэргэжил бол биш шүү дээ тий. Одоо эмч гэдэг шиг заавал сурсан байх ёстой. Яг энийгээр ингэж явах гэсэн байдаггүй зүйл болохоор ерөнхийдөө сурахаар би ингэ анаа хуулаад ингэ шалгалтаа гайгүй үйл явцал байсан л да. Тэгтээ яг оюутан болсныхан дараа ингэ бизнес удирдлага сурах гэсэн чинь уран зохиол түүх мөх гэл заавал нэг ийм сурах хэрэгтэй гэд амар хугацаа л да сонирхолгүй юм аа гэж сураад байгаа санагдаад тэр ерөнхийдөө сургуулаа би 2 дахь курсээс ингэ хайцсан. Тийм байгаа. Тэгээд ерөнхийдөө аавтаа ингэ хэлээд за би ингэ хуулж муулаад ингэ сурч мөнгө урж ахаар зүгээр та надад зүгээр жоохон мөнгө зэлчгээ би жоохон бизнес хийж үзмээр байна гэдэг ерөнхийдөө практик байдлаар явъя гэдэг шийдвэр гаргаад тэгээд аамаац тэрийг дэмжиад тэгээд ингэ сургуулаа орхисон байгаа. За миний үндсэн мэргэжил чинь програм хангамж одоо IT талаар би суралцдаг байсан. За асуулт 4. Тамирчны замналаас өмнөх амьдралаас хаваалцаач гэнэ. За би чинь тамирчин болохоос өмнө оюутан байсан. Яг 10 жилээ төгсөөд оюутан болж ирээд тэгээд жимээр явж тамирчин болсон байт юм аа. Ер нь бол яг оюутан байхдаа тамирчин болсон л гэсэн үг. Ер нь бол оюутан насны маань л дурсамж байна. За тамирчны замнал руу яг орохын өмнө ерөөдөө багштайгаа танилцаа. Тэрнээс өмнө ерөөдөө офис ажилладаг байсан. Офис ажилтнуудаа та хэд маань намайг өмнө харж ирсэн байх. Wata гэдэг компанид маркетингийн компанид ерхий менежер гэдэг мессежээр ер нь ажилладаг байсан. За тийм юм байна.
Тэгээд яг офс ажил хийдэг байжгаад корона гараад коронавигийн үеэр бас нэг иймэрхүү бас юм хийж үзээд тэгээд ерөнхийдөө за ер нь офс ажил бол миний зүйл биш юм байна. Цаашаа би өөрийнхөө юм хийгээд төвчлөж явсан дээр юм байна гэдэг шийдвэрийг гаргаад тэгээд явж байгаад хамгийн сүүлд нь ерөнхийдөө personal trainer буюу хувийн нөхцөл жуулагч руу яг орсон. Одоо би сүүлийн 4 жил ер нь хийж байна. 3 жил лөө тэр хавцаа хийж байгаа. За тэгээд personal trainer-ээс дамжраад ерөнхийдөө одоо gym нээгээд ингэж явж байгаа юм байна. За та хизээ спорт заланд орж байсан бэ гэдэг gym гэж байгаа юм шиг байна. Анхны сэтгэл ямар байсан бэ гэж байна. Би нөгөө багада амар торонхоо ингэ жоохон хөвгтөөс гэдэгсэн шүү дээ. Ерөнхийдөө ямар ч болчин шөрмөөс байхгүй. Яг ясаашсэн байхгүй. Тэгэл за ер нь ингээд яг gym дий да. Одоо ингэ ийм байха болио. Одоо гадар ингэ алхацаад би яжаад барай өндөг өсчихсэн. Тэгэл хүмүүс ингээд охмохтой болцол явж байгаа юм. Ой гам минь гэл ингэ орилж мэрэлээ л дээ. Тийм үед амар таардаг байсан. Тэгээд эрэгтэй хүн чинь яг нэг тийм эго гэдэг зүйлээс болоод ч юм уу ингээд яг шарттай байхгүй. Тэгээд яг тэгвэл тасна ингээд за ер нь өөрчлөх хэрэгтэй байна. Би ягаад ийм итгэлгүй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм юмас болоод ер нь яг спорт залнаа орж исэн. Жимд орж исэн. Тэгээд жимд ороод мэдээж анх ингээд шок ирдэ шүү дээ. Болчин өвдөл таталталтай амар өвдөл хүндөр ороод л амар юм байдаг. Гэхдээ яг өөхгүйсэн болохоор тэр юм ингээд хийсэн өдөр болохоор ингээд болчин ингээд томроод байгаа мэдгэжсэн. Тэр нь айгүй урамтайсан болохоор ингээд жимээр үргэлжлүүлж хичээлэхээр шийдсэн. 10 жил Цэцэрлэнгийн аймагт 10 жилдээ 11 дугаар анги төгсөх анги байсан. Төгсөх анги байхдаа яг төгсөх ангийн хавар манай нутагт бас нэг юм фитнес ажилуулдаг нэг ах 2 ирээд жим нээжсэн. Тэр жим рүү би ороод тэгээд анх удаа ингээд фитнестэй спорт зал ямар байдаг гэдэг анхны сэтгэл авч ирсэн. Тэгээд өөрөө тэнцэн ингээд дасгал хийгээд ингээд хийж үзээд айгүй тийм дуртай амар тийм өөрийнхөө нэг хийх ёстой юмыг олцсон юм шиг мэдрэмж авч ирсэн. За асуулт 6. Бодибилдинг хийхээр бүрэн шийдсэн тэр мөчийг дурсгуул гинэ. За би чинь тухайн үед оюутан байсан. Оюутан байхдаа би 1-2 тэмцээнд ороод үжсэн байсан. Тэгээд яг 3 дахь тэмцээн байсан баха миний. Тэр тэмцээн болохоор оюутны аврах 2016 онд болж исэн. Тэгээд тэр тэмцээнд би ингээд ороод төрүүлэх юм бол одоо энэ чиглэлээр ингээд цаашаа ингээд явах боломжтой байна. Өөрөө ингээд зөв юмыг олцсон байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед яг тэр тэмцээнд ороод төрүүлээд тэгээд энэ чиглэл рүү ер нь бол эргэж буцалтыг орсон байт юм аа. За бодибилдинг би нэг амар олон жил ингээл амар тийм архаг тийм лаг тийм марчин биш л дээ. Сүүлийн хэдэн жил ерөнхийдөө орж байгаа. Миний архаг тэмцээн чинь 21 онд байсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө анхны тэмцээнээрээ ингээд гайгүй амжилт төр үзүүлээд байсан болохоор ерөнхийдөө айгүй тийм хорцлогдоод айгүй гой санагдсан. За би ингээд хичээлээд нэг ингээд ороод үзэхэд ийм хэмжээний амжилт үзүүлж байгаа л нөгөө ингээд гүнзгий явбал яах вэ гэдэгтэй бүр ингээд орил дээр нь гарч үзмээр ингээд санагдтал ингээд тийм өөр аюу гоё спорт ч тийм ингээд бүх хүний бүх төвчээрийг шалгадаг юм спорт. Тэгэл яг за одоо ингээд нөгөөс та хусъя да гэдэг ийм шийдвэр гаргав. Гэтэ бүр яг мэрэгжлээ бол болтлоо хий гэж бол бодоогүй байсан тухайд хоббигоор хийдэг байсан. Тэгэл одоо ихэд энэ байдал дээр ирсэн байна. Анх орсон шалтгаан нь тийм байсан. За гэр бүл найз нөхөдөө таны сонголтыг дэмжсэн үү? Үгүй ээ, дэмжээгүй. Намайг ахиж бодилдингээр явах юм бол харилцаагаа таслаарай гэдэг үе ч гэсэн гарч ирсэн манай гэр бүлийн донд. За ягаад тэгэхээр ингээд мэдээч ингээд бодилын гэдэг ингээд бүх ингээд энерги шаарддаг, ууртай уцаартай болдог те. Би ч нөгөө айлын том хүү дээрэгчтэй. Тэгтээ ингээд мэдээч айлын ганц хүү чинь би ч доороос нэг 3 охин дутдаг байхгүй. Тэгээд бүгд ингээд охтоо би ганцаараа ирэхтэй. Тэгмээ тэр нь ингээд жимдээ төмөр өргөөл байгаа юм шиг харагдаж байгаа шүү дээ те. Яг нэг л гэж дотор ил амар байлдал ингээд амжилттай явж ингээд аим бодож байгаа шүү дээ. Чөөргөөд дийлэхгүй боллоо ч юм уу те ингээд нэг юм нийтлэг юм буруу ойлголтууд байдаг. Тэгээд идрээс болоод яг манай гэр бүл бол миний эрүүл мэндэд санаа зовоол ирэхэд болтой ингээд гэжсэн. Гэтэ анх бол жим явуулжсэн юм бол манай аав ээж бас байсан. Миний гоо одоо ингээд хичээл чи ийм гой биетэй болчихвол чамайг ингэ шүү те. Одоо жим болвол өстой гоё л ш та автомат гэдэг чинь иймэрхүү ингээд дэмжиж явуулжсэн. Гэтэ би бүр хитрхи амар тулгаад бүр ингээд эцсийн өрөх гээд ингээд явцсан. Тэгээд одоо ихтрээд шүү. Одоо ингээд чи гэр бүлдээ цаг гаргахгүй байна. Чи айлан ганц эрэхтэй ингээд ийм болно гээл те.
Тэгээд ерөнхийдөө хиндэ дэмжихгүй жоод одоо л аймаг гоё дэмждэг. Одоо ингээд би ингээд яг энэгээрээ ингээд амьдрж болд юм аа, энэгээрээ гоё явж болд юм аа гэдгийг ингээд гэрээхэндээ ингээд ойлгуулсан болохоор одоо ингээд аягүй сайн дэмждэг. Тэр нь аягүй баярлдаг. Одоо ингээд ерөөсөө би нууцаар жимдэж нууцаар тэмцээнээр байгаа юм шаардлагагүй болсон. За энэ тал дээр чинь бол яг найз нөхдөд хувьд бол яг дэмждэг л яасан чи ингээд гоё спортоор хичээлээд ингээд гоё яваад ирээд миний найз чигээр гэдэг хүмүүс байгаа. Бас тэр найзуудтай баярлаа гэж хэлье. Гэр бүлийн хувьд бол ер нь бол ихэндээ дэмждэг байсан. Намайг дэмждэг байсан. Ерөөсөө чи энэ спортоор хичээлээд мөнгө олох уу, олохгүй юу те. Айгу тийм хэрэгэлзээтэй. Тэгээд энэ үед чинь би ер нь бол бор зүрхээрээ явсаар гад өдөө үрсээ. Нэг юм байна. Гэхдээ одоогийн хувьд бол намайг бол ээж аав маань, гэр бүл маань, ард байгаа хүмүүс маань бол бүрэн дэмждэг. Тухайн үед бол намайг дэмждэг байсан маа. За. Асуулт 8. Таныг энэ замналаар явхад нөлөөлсөн ментор, үлгэр дуурайлал болсон хүн байсан уу гинэ. Бага. Би ч бүр 10 жилдээ байхдаа 10 жилч гэж одоо энэ ч бүр баг хүүхэд нас байхад нэг Арнольд Шварценеггерийн кинонууд гардаг байсан. Терминатор энэ гэлэн зэнзээ одоо кинод байдаг шүү дээ. Тэрийг би их үздэг байсан. Тэгээд тухайн үед. Тэгээд манай аав ч Японд байдаг байсан. Намайг жоохон байхад. Тэгээд Японд байхад Японы нэг каталогууд айгүйх явуулдаг байсан. Бодвилдингийн. Тэгээд бид бодвилдингийн каталогийг харж яхад нэг дандаа нэг булчинтай хүмүүсийн каталог 2010 биш 2007, 8, 9, 10, 11, 12 гээд энэ нэг жил болгоны каталог гаргадаг байхгүй. Тэр каталогыг би хардаг байсан. Тэгээд тэр дундаас би Арнольд Шварценеггерийг бас дахиж хараад тэгээд ер нь энэ хүн шиг ингээд болох боломжтой болов уу яа тийм бол гээд бүр маш багасаа одоо 10 настай байсан, 11 настай байсан. Тэгээд ер нь бол тэрнээс хойш ингээд бодсоор байгаа л одоо өдөө үржиндээ одоо хүртэл Арнольд хахаа ингээд шүтэж явдаг гэх юм уу. Мэдээж манай багш маань байна те. Би дандаа хэлдэг хүмүүст хэлдэг угаасаа. Багш маань байгаагүй бол би одоо ерөөсөө энэ ингээд байж ахгүй байсан. Энэ спортод дурлж ингэж явахгүй байсан баг. Тэгэхээр би мөнгө дагшаага хэлж байна. За. Бодвилдингийн спорт таны амьдралын сэтгэлгээ хандлага хэрхэн өөрчилсөн бэ? Бодвилдингийн спорт ер нь ингээд яг амьдралтай чинь нэг хоёр дахь амьдрал ингэ болчдөг юм байлээ ер нь. Ягаад тэгэхээр ингээд юу ч хийсэн юм л ихэндээ хэцүү байдэн шүү дээ. Тэгээ гүнзгий орох тусам ингээд чадаад ирэх тусам те дахин оролдоод авах тусам техник сайжрна, мэдрэмж сайжрна, хөгжил сайжрна, үүнийгээ дагаад маш олон боломжууд нэгддэг гэдэгтэй яг адилхан булчин оролттой яг адилхан амьдрал тохиолж байгаа бүх юм те одоо чи ямар ч бизнес эхэлсэн бай хиндэ учир нь олдохгүй ингээл амар хэцүү санагдана сургууль сурсан ч бай хиндэ ингээл толгой өргсөн юм бага мэдээллүүд ингээл те шалгалт шүүлэлт яах вэ гэл бүх юмтай яг адилхан яг ингээл эцсийн хүртэл явбал ерөнхийдөө сүултээ амархан болд юм аа гэдэг ерөнхийдөө юм амьдралын амар том сургамжийг юу надад өгдөг. Хэрэв бодвилдингээр хичээлээгүй байсан бол таны амьдрал ямар байх байсан бэ гинэ. За бодвилдингээр хичээлээгүй байсан бол миний амьдрал одоо нэгэн хэвийн байх байсан байх гэж боддог. Одоо өглөө 9 цагт гараад орой 6 цагт хараад ингээд нэг юм эргэлтэнд орцсон нэг юм амьдралтай байх байсан байх гэж боддог. Бодвилдингээр хичээлснээрээ бол би өөрөө ингээд бас айгуу давуу талтай өөрийнхөө чөлөө цаг зав гаргадаг тий өөрийнхөө дуртай ямаараа өөрийнхөө дуртай ажлыг хийдэг ийм гоё өөрийнхөө хоббигоор ажил хийдэг болсон. Анх тэмцээнд орж байсан үе тухайн үеийн сэтгэл зүйн байдлаа санаж байна уу? За анх бол амар байсан бүр зүгээр юу хийж вэ? Би яг юу гэж юунд ингэ зовоод яваад байгаа юм бэ гэдэг л бодлоосон надад. Одоо энэ нэгэ тайлбарыг зогсоод яах вэ? Анх одоо орж байгаас амар шаас байхгүй тий яг юу гэдэг ингэ хоол моолгүй ингэ яваад ингэ уурц цааштай ингээл гэрээхэндээ үзээд гэрээхэндээ ингээл дэмжигдэхгүй те нэг амиа удаж яваад санагдаж юу игээд байгаа юм бэ гэдэг бодлосноо. Тэгээд үнэхээр амар хэцүү байсан тэр үед л. Анхны сэтгэлд бол тийм байсан. Эхний тэмцээнд орсноос хойш сэтгэл зүйн хувьд хэр өөрчлөгдсөн бэ гинэ. За би ч хамгийн анх нэг тэмцээнд орж исэн юм аа. Эдэн онд үлээдээ. Тэр тэмцээнд ороод юу ч мэдэхгүй би бүр ингээд нэг хүүхэд байгаа шүү дээ жоох хүүхэд анх удаа тэмцээнд орох гэж байгаа. Юу болоод байгаа гэж мэдэхгүй тэгэл нэг дахиад зээж мах идсээр байгаа л тэмцээнд орцсон тухайн үед. Тэгээд тухайн үед тэмцээнд орохдоо тайзан дээр гараад юу болоод байгааг нь мэдчихгүй би ингээд бүр шоконд ороод ингээд баахан хүмүүс ингээд урд хойгоор зогсоол дуудаал баг нэг дугаар нь дуудан готор дугаарыг сонсохгүй ингээд мандарч гүүгээл ингээд юу тийм шокны байдалтай байсан. Тэгээд тухайн үед чинь бас яг тайзан дээр намайг гаргаж шүүхтэр намайгаас хөрхөн онцлоод ингээд над руу ингээд хараад ингээд энэ
нэлээ ирээдүйтэй хүүхэд байна да. Ер нь дайггүй биетэй хүүхэд байна да гэдэг нэг бас тийж харж исэн юм шиг мэдрэмж надад төрж исэн. Тэгэл ер нь тухайд мултраад өнгөрсөн л дөө. Тэгээ цаашаагаа ер нь дараагийн тэмцээндээ би ахаад ингээд сэтгэл зүгээ бэлдээд ингээд өшөө орох боломжтой юм байна. Өсөө сайжрах боломжтой юм байна. Энэ одоо хамт зогссон тайзан дээр хамт зогссон хүмүүс одоо ингээд урт удаан хичээлсэн. Миний хувьд бол 1-2 сар хичээллээд ингээд тэмцээнд орсон ийм хүүхэд байсан. Тэгэхээр ингээд сэтгэл зүйн хувьд бол өшөө илүү боломжтой байна гэж л бодсон доо. За асуулт 11. За энэ салбарт тогтвортой орлого бий болгохын тулд юу хамгийн чухал вэ гэж боддог вэ гинэ. За миний хувьд бол мэдээж одоо дасгалжуулалт авж байгаа хүнтэйгээ те ингээд харилцааны соёлтой маш илдэг, маш гоё харьцах хэвээр. Дээрээс нь миний зүгээс гэх юм бол маш туршлагатай хэрэгтэй, бас мэдрэмжтэй хэрэгтэй. Тэр хүн юу хүсэж байна те тэр хүнд нь хүсэж байгаа үр дүнгийн богино хугацаанд айл болох маш сайнаар гаргахыг л хичээдэг. Тийм болохоор ер нь бол харилцаа хамгийн чухал, бас хин хиндэ сэтгэл гаргах нь хамгийн чухал гэж боддог. За тэгээд энэ салбарт орсноор таны санхүүгийн хувьд өөрчлөлт ирсэн үү? Мэдээж ирсэн. За одоо би нэг амар нэг баяжчлаа гэдэг хин цаашаа энэ тэгтээ миний офс ижил хийдэг байсан, цагт баригддаг байсан энэ үеийг бодвол одоо ингээд би ихэд өөрийнхөө төлөө ингэж яваад өөрийнхөө би гол нь одоо энэ жил офс ажлууд чи ингээд яаж чижсэн, чи яаж члаг үлгэрдүүрэл болоод амар хүчээ гаргасан ч гэсэн чи яг нэг л цалин авдаг байхгүй. За промошн гэдэг байгаа гэхдээ шалахгүй. Энэний оронд болохоор яг өөрийнхөө хөдөлмөрсний хэмжээгээр олох боломжтой олон жил ерөөхдөө энэ спорт надад өгсөн. Би өөрөө сайн байвал, өөрөө л хүмүүсийг татаж чадчихвал, өөрөө л хүмүүсийг өөрчилж чадчихвал би хүссэн хэмжээгээр ерөөхдөө олох боломжтой. Хүссэн хэмжээгээр шавнараа нэмэх боломжтой юм байна те. Тэгтээ яг зөвхөн мөнгө гэж бол яг харахыг хэлж байгаа биш л те. Зүгээр ерөөхдөө санхүүгийн хувьд бол надад бол одоо бол тэр үетэй харьцуулбал газар тэнгэр л гэсэн үг юм л. Тийм байна. За, бэлтгэлээс гадна дасгалжуулалт бизнес зэрэг ажилдаа хэрхэн цаг зарцуулдаг вэ гинэ. За, би ч одоо ер нь бол миний бүтэн өдөр жим дээр өнгөрдөг. Дасгалжуулалтаа хийгээд хажуугаар нь бэлтгэлээ хийдэг. Бизнесийн ажил гарч ирэх юм бол нэг өдөр зовоод амралтын өдрөө би ингээд бизнесийнхаа ажлыг бас тусгаалan авч үзээд ингээд ажиллаа зохицуулдаг байгаа. Тэгээд миний бизнесийн хувьд гэх юм бол одоогоор жим нээсэн байгаа. Жим ажиллуулж байна. Хоёр гэх юм бол хувцсны брэнд Монголд оруулж ирж байгаа. Ирсэн байгаа. Born to Win гэдэг хувцсны брэнд байгаа. Тэрийг бас та бүхэн сонирхоод үзээрэй. Таныг нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Өглөө эртэлтүүлдэг вэ? Ажлаа хэдэн цагт дуусгадаг вэ? За энэ дээр бол би бол яг өглөө 7-8-аас эхлээд ихний хүмүүсээ авч эхэлдэг. Тэгээд өглөө 7-8-аас ерөнхийдөө орой 9-10 сүүлийн үнэ бараг 10 хүртэл ингээ хийлэгдэг. Гэтэ янз зарим сар зарим хүмүүс маань одоо ингээд гадагшаа болоод ч юм уу ингээд сонгохгүй гэдэг ч юм уу ингээд түрийгээ завсардаг үед болохоор арай гэж тарах үе байна. Эсвэл арай илүү унтдаг үед байна. Ерөнхийдөө одоо яг одоогийн үед би өглөө ихний үнэ 8 цагт аваад орой сүүлийн үнэ 9:30 гэж бараг дуусч байгаа. Тийм байна миний цагаар. Тэгэл харай л унтгасаар байтал чүдөө миний амьдралын 90% бол яг ажил дээр өнгөрдөг. Гэтэ хүн яг хоббигоор дуртай юм хийж байгаа болохоор ингэж ерөөсө ядарч байгаа юм санагддаггүй. Тэрнээс кайф авдаг. Өөрчилж байгаа хүмүүсээ хараад тэр хүмүүсээ одоо мэдэрч байгаа тэр мотивацтай миний тэр анх өөрийгөө өөрчилж ингэж нэг юм гомоо гэж дуудалдаг байсан ингээд одоо ингээд гоё шүү хамахаа гэж гоё шүү гоё хүчсэн байх шүү гэж хэлүүлдэг. Мэдэрчтэй адилхан манай шамнарч гэсэн бүгд яг тэр ингээд мэдрэмжийг аваа явж байгаа надад айгу тийм кайф өгдөг. За яаж нэг гоё одоо ажиллаж байц хөдөө болцсон гэдэг ч юм уу те. Тэрнээсээ би өөрөө айгу кайф авч идэг бол айгу дуртай хийдэг. За тэгээд дасгалжуулалтын арга барилтай нь юугаараа онцлог бэ гэж байна. За би болохоор хүмүүсийн нийтлэг юм ойлголт нь дасгалжуулалт гэхээр нэг одоо ингээд фэйсбүүк дээр явааддаг ингээд хүмүүс ах нар ингээ байгаа шүү дээ те. Хийгээч өстэй фэмин ууст юм арчаагүй байхгүй чи юм ингээд хий юм гэхээр би бол яг эсрэгээр нь байх гэж юу хичээдэг. Тэгээд яг хүний өөр юм тийм арга барил байгаа. Гэтэ ингээд юм би болохоор зөөлөн маягаар тэр хүмүүсийг амьдралын туршиж ерөнхийдөө цааштай уусаа хөдөлгөөн гэдэг чинь бол амьдралыг салшгүй өсөж шүү дээ тий. Тэрэн дээр мэдээ зөв техниктэй зөв болтой ингээд зөв системтэй бол маш хурдан өөрчлөлт гардаг. За тэгмүүд миний дасгалжуулалтын арга барил болохоор ерөнхийдөө маш зөөлнөр тэр хүнийг дурлуулах тий
зүгээр багш дээр очиж бэлтгэлээ хийх юмсан хэвээр нөтөлөх юмсан гэдэг нэг тэр мэдрэмжийг би аваасаа гэж аим хүсдэг байхгүй. Ерөөсөө ингэ загин занштай үргээгээд байгаа юм санагдаад байдаг тэр хүмүүс бол ингээд фитнес гэхээр л толгойн гашлал ямаагүй санагддаг болгоод байдаг. А миний хувьд болохоор яг за бүр үнэхээр явах юмсан те. За үнэхээр хэцүүсэн гэснээр давчвал гоё юм да гэдэг нэг тэр мэдрэмжийг өгөхөнд л ерөөдөө маш зөөлнөр дасгаж идэг гэсэн. Одоо ингээд яг ирээл ангууд би ингээд анх ингээд дүүс суулжуулалтаа туршлагагүй байхдаа ингээд те өөрөөр шууд тэмцээн бэлдэх системээр эхний өдрөөс нь хавлаа пак гэл тэгэл нөгөө 4 өдрөөрөө дахиж ирэхээ болчдөг байхгүй. Угаасаа амар хэцүү байд юм гэдэг ойлголт авчдаг байсан байгаа одоо бодоход. Тэгээд ингээд хүн чинь туршлагачаал одоо болохоор ингээд манаш ирнэ. Хизээж таслахаа болцсон бүгд цагтаа явдаг болцсон бүгд дуулж хийдэг болцсон. Энэ ягаад тэгэхээр ерөөхдөө бүр ингээд анхлын шатнаас за яг өөрийгөө бодсон байхгүй. За би ингээ анх эхлэхдээ ямар мэдрэмжүүдийг мэдэрч ирсэн те яг ямар проблемууд надад үүсчихсэн. Тэрийг би ингээ шавнартаар нь өөрчлөөд хэлцдэг. За чамд одоо өнөөдөр ингэ санагданаа. Энэ болцоо ажиллахаар ийм мэдрэмж аваад идэв шүү. Ингээ тийм болохоор хүмүүс ингээ тэрэндээ түүртэй дандаа юм байх юм шиг бодоод идэг ч гэдэг ч юм уу те. Өөрчлөөд бүх юм ингээ хэлээд төхөр хүмүүс маань миний яг процессыг зөв явуулж байгаа юм байна. Одоо ингэжвэл би энийгээ давчууд дахиж ингэж өвтгөө болчих юм байна гэдэг ч юм уу. Энэ ойлголтыг ингээ суулгаад өгч явдаг хэлж болно. Ихэд миний арга барил бол ер нь нэлээд зөвлөхнөр найз шиг ингээ байх гэж маш их хичээдэг. За та өөрөнд дасгалжуулалтын арга барилыг хэрхэн хөгжүүлсэн бэ? 13 дахь асуулт. За миний хувьд бол дасгалжуулалт өгж байгаа хүн дээрээ тулж ажиллах. Одоо ингээд яг хүн одоо булчин тарих хоёрыг холбоно гэж ярьдэн шүү дээ. Одоо нэг одоо мөрний булчин гэхэд мөрний булчингаа яг хажуугийн булчингаа ингээд ажилуулж чадахгүй юу гэдэг дээр нь би ингээд тулж ажиллаад яг тэр булчингийн яг тархинд нь ингээд мэдрүүлээд одоо өвдөж гинөө өвдөхгүй байна орж гинөө орохгүй байна гэдгийг ингээд маш нарийн заадаг богино хугацаанд үр дүн гаргахын тулд одоо мөрний уртал, мөрний хажуу, мөрний арталтай сэрвэний булчин одоо яг мөрний хажуу хийж байгаа тохиолдолд сэрвэний булчин ажиллаж идэг. Тэр булчин яавал ажилуулахгүй байх вэ гэдгийг ингээд нийт дэлгэрэнгүй ярьж өгөө, зааж өгөөд за яг энэ хэсгийн булчин тархитайгаа холбоо тархин толгой дотор мэдрээд энэ булчингаа ажилуулна шүү гэд нэг иймэрхүү арга барилаар би ингээд нийт бүх хүмүүст ингээд зааж өгдөг. За энийгээрэл одоо ялгах бах та арга барил гэж. За энэхүү влогийг эхлэх болсон шалтгаан болон үүгээрээ дамжуулж юу өрхийг зорж байна вэ гэж чинь. За энэ их гоё асуулт байна. За энэ влогороо би ерөнхийдөө юу үзүүлэх гээд байгаа юм гэхээр багштай маань хамтдаа ингээд энэ влогийг цаашдаа хийж явна. За энэ влогороо одоо багш маань ингээд одоо бүр продакшн мэргэжлийн тамирчидтай үзэлцэх энэ процесс юу болдгийг те ямар системээр яаж явдгийг, юу хэрэгэлдэг, юу идэж уудыг гэдэг маань нэгт байгаа. За зөвхөн багш маань ингээд бит хоёулаа тэмцээнд ингээд орохдоо ихэд ямар хуу үг шатуудыг туулж явдаг те сэтгэл санаа яадаг хийдэг гэдэг бүгдийг ингээд харуулахыг зорж байгаа. Тэрнээс та нэлээд сонирхолтой байх гэж бодож байна. Яг би ингээд анх бодгийн тамирчин гэхээр лингтийн дандаа дэглэнтэй гэдэг юм ч юм уу те дандаа мэдээ буруу ойлголтууд амар ихтэй гэдэг болохоор ингээд бие хөгжүүлэхээс өргөдөг хүмүүс байдаг юм шиг ажиглагдсан. Тийм болохоор зүгээр л бас лингийн амьдрал байдгийг шүү. Зүгээр л ийм зүгээр орчинд ингэж ерөнхийдөө хичээж дасгалаа хийж ийм зэгт ерөнхийдөө хүртээ шүү гэдэг ингээд одоо хүмүүсийн бас нэг нийтлэг ойлголт өгдөө шүү дээ. Ингээл маа тариа ингээл тарьчингууд амар болчтой юм шиг бодоод байдаг. Гүү маа энэ нөгөө тусдаа шинжлэх ухаан байд юм аа. Энийг одоо яаж явуул те яавал хүмүүс юун дээр алдаад байд. Яагаад ингээд side effect буюу ингээд буруугаар хэрэглээд буруу үр дагавар аваад тэ боон босгоо олчдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү юм яагаад болоод идэг гэдэг юм мэдлэг олгох талаас нь бас багштай ярихаар шийдсэн. Дээрээс нь тэмцээн бэлдэх процессыг ямар байдаг. Бид чөлөөт цагаараа тэ яаж өргөдөө өнгөрөөдөг тэ. Одоо бид нар чинь ингээл бид алкогол эдрээс ер нь бол нэлээд хол байх гэж хичээдэг хүмүүс. Тэгэхээр энэ чөлөөт цагуудаараа юу хийдیں۔ Одоо ингээд бас шинэ салбаруудаа жимийн салбаруудыг нээж ийн. Яг шинэ бизнес эрхлэгчид бас тохиолдож байгаа асуудлуудыг ингээд бас харуулахыг хүсэж байна. Яг одоо ингээд би яг одоо ингээд YouTube-ыг л үзсэн юм уу яг ингээд бизнес эхэлж байгаа хүмүүс яг юу туулж байгаа гэдгийг ерөөсөө онцгой байдаг байхгүй. Би наацхан ингээд дотрын асуудал гарч ирдэг ч юм уу те энийг хэрхэн шийдэх үү гэдэг ч юм уу бас бид нар зүгээр л бид нар экспертүүд биш ч гэсэн мэргэжлийн тэр төвшөнд бүр амар бизнес эхлэх хүмүүс биш ч гэсэн зүгээр ингээд наацахын зүйл хийхэд ямар ерөнхийдөө асуудлууд гарч ирж чинь тэрийг яаж шийдэж болдгиймэ гэдгийг бас харуулахыг хүсэж байгаа. За ерөнхийдөө энэ гурван зүйлийг байхыг хичээж байна. Мөн ингээд өөр сонирхолтой яриа подкастуудаас хиймээр байгаа. За ингээд
тариатай холбоотой ч юм уу те та асуух асуултуудаа бол гой сэдвүүдээ бол коммент хэсгүүдэд үлдээгээрээ багштай ингэ зөвлөдөж байгаа бас зочдыг урьж авчираад яг тамирчдадтэй тайзны харж юу болж исэн яаж ухаалдчихсэн яаж усаа хасаад ингээд бүр шоконд орж исэн ч юм уу те ингээд амар зүйлс болоод байгаа юм шиг ингээд харагддаг те энийг бүгдийг ингээд гой элен далангуу ингээд ерөөдөө байлгах зорилгоор энэ логик хийж байгаа а мөн хамгийн гол шалтгаан бас би студент талаар ярих гэдэг хамгийн гол шалтгаан нь GMS-нээс хойш ингээд багш дээр маш олон ингээд жоохон хүүхдүүд амар хэрсэн ингээд 14-өөс 17 8 настай ингээд хүүхдүүд ирсэн. Ингээд сайд эффект болсон битүү. Би ингээд ийм бичлэг үзэл, ийм подкаст тэгээ нөгөөд нь яг зөв хэрэглэхийг ингээд зааж өгөхгүй зүгээр ингээд хэрэгэлдэг юм уу шууд дагаа хэрэгэлждэг ч юм уу. Эсвэл ингээд багш нар ингээд өөртөө мэдлэггүйгээс болоод хүмүүс ингээд хамаа намаагүй юм ингээд одоо аль нэг зүйл одоо нэг төрлийн шилэл тариаг ингээд нөгөө төрлийн тариатай хойстуулахгүй явбал ийм болт юм а гэдгийг хэлээгүйгээс болоод тэр хүмүүс зөвхөн ингээд Instagram үзчихсэн тремплон гэж хамгийн хүчтэй юм байна. Энийг шаачигээ шаагууд тэр ч одоо маркетинг шилэл 2 сар хэрэгэлдэг байхгүй. Ингээл энэс болоод ингээд будаа алц батгайганда баригдсан ингээл ийм хүмүүс ирж ин тэ. Тэгээд тэрийг ингээл засаал явуулдаг. За тэгээ ийм сайд эффектэнд би өөрөө зөө ингээд орж исэн буруу хэрэглээ буруу явж исэн би агш өгнөөс зөрөөд архитаар суугаал явж исэн зөндөө сайд эффект илэрч исэн. Эдрийг ер нь яаж даван туулт юм бэ гэдэг мэдлэг ч юм уу эсвэл яаж зөв зохистой хэрэглэх вэ гэдгийг л ерөнхийдөө тайлбарлахыг хүсэж байна. Амар тойролцлоо уучлаарай. Тэгээд би гол санаа нь бол юм байна. Бидний блогоор тэгээд шин салбарууд хэдүүлээ хамт нэгээд хамт хөгжөөд хамт ингээд энэ салбарыг яг юу болдгийг ингээд хамтдаа сурцгаая. За баяртай guys. Бичлэг маань таалагдсан бол лайк and subscribe хийгээд өгөөрэй. Баярлалаа.